Зя тэгэхээр үзэгчдийн хүсэлтээр өнөөдөр бас нэгэн сонирхолтой бичлэг оруулах цаг ирлээ. За удаан хугацаанд бичлэг оруулсангүй та бүгд ч их хүлээсэн бах. За ингээ One Piece нэгэн бичлэг ороход бэлэн боллоо. За тэгэхээр өнөөдрийн гол бичлэг юу вэ гэхээр за эхний ертөнцийн талаарх тайлбар. За эхний ертөнц гэж юу вэ? За тэгтээ ихэнх нь ер нь бол баг уншсан байх. One Piece-ийн 1138 дугаар chapter-д гардаг зүйл юу вэ гэхээр Ancient Moral, Harley-гийн текст гэх нэртэй One Piece-ийн ертөнцийг ерөнхийдөө тайлбарласан талаар гарч ирсэн бичлэг байдаг. За энэхүү ном юу вэ гэвэл одоо generation to generation одоо маш удаан хугацаанд Elbap буюу одоо Giant-удад ирсэн ном байдаг бөгөөд одоо өөрийнх нь санааг Robin-гоор дамжуулж одоо энэхүү текстэн дотор юу гардаг талаар хөрвүүлсэн байдаг. За эхний ертөнцид юу болсон гэхээр маш том дайм болсон. Нарны бурхан Ника одоо энэ ертөнцид анх гарч ирсэн цаг хугацаа. Харин энд бусад 3 ертөнцөөс ялгаатай нэг сонирхолтой зүйл нь бид бүгд яриад байгаа эхний ертөнц гэдэг нэртэй цаг хугацаа яг үүндээ хизээ байсан тодорхойг байдаг. Харин нөгөө хоёр ертөнцийн хувьд бол 1600 жилийн өмнө, 800 жилийн өмнө гэх мэтчил одоо тодорхой тоонууд бичээстэй байдаг. Харин Harley-гийн текст нь юу гардаг вэ гэхээр One Piece-ийн ертөнц бол одоо баг энэ ертөнцүүдээс илүүтэйгээр баг хамгийн одоо дэвшилтэд ертөнц байсан талаар гарч ирдэг. За одоо цахилгаан станцууд, өндөр барилгууд, том үйлдвэрүүд тэгээ одоогийн шиг одоо дэлхийн ингээд ямар нэг байдлаар усанд живээгүй. Ерөнхийдөө бол тодорхой текстэнд хэлснээр бол 200 метрээр одоо далайн түвш үүссэн байгаа гэсэн. Тэгэхээр 200 метрийн доор буюу одоо маш олон газрууд одоо ил тод болсон байгаа. Тэгээд энэхүү текст нь бас нэг сонирхолтой харагддаг юм. Үн дээр дүрслэгдсэн хүмүүс байдаг. Ямар нэгэн төрлийн ажил хийж байдаг. Ямар нэгэн төрлийн галыг шүтэж буй хүмүүсийн талаарх зураглал байдаг. Ямар учиртай гал гэдэг нь бид нар тодорхой биш болсон ч гэсэн пануудын таамаглаж буухаар энэ бол одоо Mother's Flame буюу одоо эртний одоо эрчим хүчний их усүр байсан гэдэг нь тодорхой болсон. Тэгэхээр бидний яриад байгаа одоо бидний амьдарч буй энэ хүү ертөнцийг бол одоогийн зүгээс Blue World гэж нэрлсэн байдаг. Харин Vegapunk өөрийн биеэр сэргээсэн гэж яриад байгаа Mother's Flame гэх нэртэй эртний зэвсгийг аль тэртээ бараг ихний ертөнцийн үед хэрэгжилж исэн гэдэг нь тодорхой болсон талаараас маш сонирхолтой баримт. За үүний талаараа бас сонирхолтой мэдээлэл байвал та бүгд комент хэсэгт бичээд өгөөрэй. Харин жаргалын өгүүлж буугаар бол бидний ертөнц аль хэдийн 2 удаа устгагдсан гэдэг баримттай ил болсон. Харин эхний ертөнц яагаад устсан бэ гэхээр одоо хүмүүсийг ерөөдөө боолчилж одоо ямар нэгэн төрлийн зүйлийн төлөө ажилуулж тэр ажилуулсан одоо хит их стресс болон дарамт ямар нэг байдлаар сүрэлд хөтлсөн байх магадaltaй. Харин энэ их одоо цөхөрсөн хүмүүсийн хүсэл эрмэлзэл одоо мөрөөдөл нь юу болж хуурсан гэхээр нарны бурхан Ника. Энэхүү үйл явдлаас бид нар 2 дүгнэлтэнд хүрч болохоор байгаа. Одоо бид бүгдийн сая одоо боол гэж дурдаад байсан эдгээр хүмүүс нь өөрсдийн хүсэл сонирхлын дагуу чөтгөрийн жимсийг одоо үүсгэсэн байж магадгүй. Харин энэхүү үүсгэсэн чөтгөрийн жимсний ачаар одоо энэ нууцлаг эсвэл юм хориотой нар гэх зүйлийн эсрэг тулдж исэн талаархаас баримтууд байх болно. Харин хоёр дахь хамгийн том дүгнэлт болж юу юм гэхээр нарны бурхан Ника үнэхээр бодитоор энэ ертөнцид гарч ирсэн. Тэгэд гарч ирэх дундаа юу болсон гэхээр ямар нэг одоо тийм celestial төрлийн одоо биетээс үүссэн одоо бид бүгдийн мэдгээд winged race гэж байгаа. Одоо эднэр шиг юм өөр нэг тийм төрлийн race-нээс үүсэн гарч ирсэн бас биет байж болно. Харин эхний текстний төгсгөлж юу болсон гэхээр нарны бурхан хүмүүсийг чөлөөлсөн байдаг. Нөгөө төвөр бол бид нарны бурхан гэж ярьж байгаа энэхүү одоо биетийг хаанаас ирсэн бэ гэдгийг Harley-гийн текстэнд ерөөсөө дурдааг нь маш сонирхолтой хэсэг. Эндээс одоо ганц одоо бидэнд үлдсэн тодорхой олсон хэсэг зүйл бол нарны бурханд бол ерөөдөө хүмүүс бол дуртай байгаагүй. Тийм учраас түүнийг устгах гэж одоо дэлхийн бурхан Serpent Karmic буюу ямар нэгэн могон хэлбэртэн зүйлс хамтран одоо мөнхийн гал гэдэг зүйлээр одоо түүнийг дарж авсан гэх талаараас дурдсан байдаг. Одоо тэр Serpent Karmic гэж яриад байгаа зүйл нь бас нөгөө талаараа тухайн цаг үеэс хойш ч гэсэн юм уу гэдэг нэртэй одоо чөтгөр гэж хэлэх үү, түүнийг одоо дарангуулагч гэж хэлэх үү, энэ бүх хугацаа энэ бүх түүхэнд байсаар л ирсэн гэдгийг бид нар анзаарч болохоор юм. За тэгэхээр энэ дэлхийн бурхан энэ могоон төрхтөн хоёр нийлж ерөөхдөө дэлхийг бол цөхрөл рүү болон одоо дэлхийг устгах аюул даваацсныг одоо энэ дэр маш тодорхой харж болно. Эхний ертөнцид Ника хэрхэн үгсэн талрах баримт байдаг. Гэтэ пануудын бодож байгаагаар бол энд 2 мангас болон Ника цуг үгсэн байх болно гэж боддог. Үүнийг одоо юугаар хэлэх гээд юм нэхэр Harley-гийн текстэн дээр одоо бичснээр they would never meet again буюу тэд дахиж уулзаагүй гэдэг нэртэй утга. Үүнд бол бидний бодлоор бол Никаг зөвхөн үгсэн гэхээс илүү Serpent буюу одоо түрүүний могоон төрхтөн болон дэлхийн бурхад бол цуг дагаж үгсэн байх магадaltaй гэж харж байна. Үүгээр бид нар эхний ертөнцийн тайллын талаарх хэсгийг дуусгаж байна.
Өмнө нь би энэ бичлэгийг нэг удаа оруулсан байгаа. Та бүгд миний бичлэг рүү орж үзэх юм бол 3 ертөнцийн талаар тайлбарласан байгаа. Гэхдээ ингэж нэг ертөнцийг илүү дэлгэрэнгүй бид нэр ингэж ярьсан бичлэг байдгүй. Тийм учраас энэ суугийг ахин сэргээж байгаа бас нэгэн төрлийн сэргэлт хийж байгаа учраас энэ удаа бид нэр илүү сонирхолтой болгоод энийг дахин нэг удаа задлаад өгье. Тэгээ хоёр дахь ертөнц болон гурав дахь ертөнцийн бичлэгийг удахгүй оруулна гэж найдаж байна. Та бүгд таалагдсан бол лайк and subscribe дараарай. Харин дараа уулзцгаая. Түр баяртай guys. За баяртай.